Яг ажлаасаа гараад нэг найз руугаа залгаад гэсэн чинь нэг ажлынхаа темпээр ирцээ л гэсэн чинь. Утас. Яаж ирэх вэ? Нэг хэрэглэгч олж ирээд яснаа. Хайтоны код аваад хийчихсэн. Өнгөдөө дууныхаа нэрийг хүмүүс дуушны нэр хэрэглэдэг хүнээс дууныхаа кодыг хайрах боломжтой байхгүй. Тэс нөгөөх нь бас чинь багчаа. Дууныхаа нэрийг гимтэхгүй байна гэсэн бүр аим дуулаад явждаг байхгүй. Яг инээч гэл бүр ирээдээ барьж илэхгүй. Яг дууныхаа нэрийг хэлээд өчтдөг. Ийм тэгдэг байхгүй. Цог саажсэн тэгсэн чинь энэ бол ингээ манахаас үл авлаа биш ээ. Энэ ингээ болохгүй шүү дээ. За юу та уцнаа өдөр стингс руу нэг ороод тахлаа гэж ингэж амар юм яриад. За одоо наад төр чинь тийм байгаа. Та наад дээр тэгэж чирээ. За одоо та яг тэгэж шүү гэж тэгсэн чинь 20 гаруй минут ярьсан зав. Тэгээ би бүр гайхаад ингээл харсан чинь хүү чи бүр амар удаа ярьж чи болохгүй шүү дээ гэж тэгсэн чинь. За чи ойлоо одоо дахиад эхнээс нь нэг хийгээд байна. Чи бүр 20 минут ярьж тэр ажлаа хийцгэж байгаа. Яг ажлаасаа гараад нэг найз руугаа залгаад гэсэн чинь нэг ажлынхаа темпээр ирцээ л гэсэн чинь. Утас. Яаж ирэх вэ? Би өөрөө чили таксинаас боолаа. Баяртай гэж. За баяртай хаалцсан даярлаа гэж таксинаас боолаа. Тэрс юм хөвчлөлтэй болтгоо. Тэгэл та хоёр ярьчихлаа шүү. Манайх руу нэг хөдөөний хаалбагдаад эхнэр нь төрөх гээд байна. Ахт нь нэгж байдгүй инлэг дуудаад өгчгээд залгасан юм байлаа. Тэгээ манай ажилтнууд одоо хувьяасаа шууд инлэг дуудаж өгөөд хүүхдэн төрсөн. Тэгээ манай нахт 20 авчирч байсан тийм түүх байсан байлаа. Нэг яг тэр их чинь хэлсэн үгнүүд ингээд надад амар бодогдоод идэх болохоор гомдоод байд юм аа. Амар загнасан. Тэгэл ингээл амар ингээл гүрийгээл нөгөө уйлчихгүй тулд ингээл амар хичээл. Тэг ингээд олон юм яриул ингээд ярахаар ингээд нэг хоолоо чичрэх гээдсэн аахгүй юу. Тэнгүүд ингээл аль болох ингээд юм ярихгүй ингээд уучлаарай гэдэг үгээ хэлчихэл. Тэгж тэгэл ингээл аваа гүрийж байгаа л нөгөө ихч мань тасраал гараа авц. Тэгсэн чинь дараагийнх нь хүн айгу гоё хүн орж ир сараад за миний дөө би ингээд чанс юм асуух гэсэн ингээл тэгсэн чинь л шууд уйлц. Тэгэхээр одоо ихчээ гэж би бүр тэгэл яана ингээ уйлаад яач удаа яг тэр хүн ойлгохгүй штэ намайг. Нэг оператор өөдөөс нь гинт амир уйлаад харч. Ажил дээр 78 цаг ярьж байгаа л гараал ер нь өөр хүмүүст яриа үсгэх амар төвхтэй нэлнэх юм дуурмаар үсгэвэл. Нэг ажлаас өөр газ яг нэг тийм нэг гүлэлтийн байдалд ороод. Тэгэхээр ингээл юм ярьж байна. Аль болох тийм нам хүм газрыг аяга хайдаг болчихлоо. Хэрэглэгчд бас нэгж бас ялаад тийм нэг туудаад уцаа ингээд авахгүй. Бид нар тэр аваад нэг юм хийгээл яа. Харилцуур авч ирдэг гэж ойлгоод юм шүү. Тэгэхгүй биднээс ч автоматар ингээд дуудаад авч ирэл. Хүмүүс залгалаа дуудлаа шууд автоматар орж ирж байгаа байхгүй. Тэр нь ямар ч халбаагүй шүү. Хэрэглэгчийнхаа яг тэр ачаалаас хамаараад ингээд цаана хүлээх гээд байждаг байхгүй. Бидний яриа ингээд өмнөх хэрэглэгчтэй яаж дуусны дараа тасарсны дараа 1-2 секундын дараа шууд автоматар орж ирж байгаа. Бидний ингээд артлын том дэлгэцэн дээр хүлээлттэй байгаа ингээд дуудлууд нь тоон ингээд гараад ирсэн гэж байна. Амар одоо ингээд дууртаа орж ирэл танаастай тэр чин ингэчлээ гэж байгаа хэрэглэгчийн өөдөөс за тэгдэ шүү ингэдэ шүү за тэгэхээр хаа та ингээд намайг анхааралтай сайн сонсож байгаараа би танд ингээд тайлбарлаад өгөө гоё ингээд харцсан бол тэр хүнийх нь уур шууд буурдаг. Тэгэл айгүй гоё болол гоё харцаал за миний дүү баярлаа ингээд ажлын амжилт төсөй гэж гарах нь хамгийн гоё байдаг. Ер нь тиймэрхүү гоё эрг хандлагатай л явж байгаа юм. Тэгэл талан дөрөв чи одоо тэгэхээр тэгж ярих үүрэгтэй. Уурсан үед явах хүнийг царайг хараад одоо инех хэстэй байд. Яг инехээ санаалдаг баг. Инээж ярих юм бол цаанаас ярины юм байна ондолж. Холбогцсонд баярлалаа баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Холбогцсонд баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Холбогцсонд баярлалаа баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За холбогцсонд баярлалаа баяртай. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.